Намайг Отхоо гэдэг. За Easy Cook гэдэг компани үүсгэн байгуулагч. За Easy Cook юу гэдэг вэ гэхээр хоол хийх бол бэлтгэцийн асуудал. Хоол хийх бол нэг тийм хэцүү асуудал биш. Тэгэхээр бид нар та бүхэн туслахж байгаа. Тэгээд ер нь бол хоолын бэлтцээр хоолоо хурдан хугацаанд ам чанартай хоол хийхэд нь одоо туслах гэж үүсгэн байгуулагчсан юм компани байгаа. Тэгээд бид M-Star Hub-ийнхаа эхний эсэлтийн төгсөгч. Тэгээд амжилттай хөрөнгө оруулалтууд аваад 2 төрчтөндөө гараад тэгээд энэ юун дээр болохоор бид бас шинэ бизнес модельийнхаа талаар бас төлхөө танилцуулгын пич хийхээр бийсэн байна. За, ер нь бол бэлтгэц маань одоо ингээд сүүлийн үед ингээд хоолны талаарх бэлтгэцийн ойлголт ингээд маш их болчиход байгаа. Одоо бэлтгэц маань дотор 2 ангилагдаад байгаа шиг байгаа. Одоо манайх бэлтгэц гэдэг үгийг зах зээлд нутагшуулж байгаа болохоор би бэлтгэцийнхээ зах зээл дээр их сайн анхаарал тавьж яваа. Учир нь юу гэхээр ready to heat гэдэг юм байгаа. Тэр нь CUJ-ст байгаа халаагаад иддэг хоолнууд. Ready to cook гэдэг нь болохоор 25-аас 30 минут бидний хэллэгээр бууз жигэндэг хугацаанд өөрөөр хэлбэл шинэ хоол хийж идэх боломжтой нөхцөлийг бид нэг юм танилцуулж байгаа гэсэн. За тэгээд хоол хийх бүх аргыг хэлбэрчилнэ. За та хаанч хоол хийж болно? Гэртээ юм уу, ресторан юм уу, амралтын газар юм уу? Гэхдээ шинэхэн хоол хийж идэхт чинь бидэд туслах зорилготой гэсэн. За нэгдүгээр бидний одоо хэрэглэгчтэй өгж байгаа value бол easy, тий? Хоол хийх тэр хэрчээх, арилгах, одоо угаах байдаг юм уу тий? Шууд ингээд дулааны боловсруулалтанд оруулаад буцалгаад бэлэн болох концепцийг нь бидэд бэлдэж өгч байгаа гэсэн. Хоёр дахь нь мэдээж таны байнгын хэрэглэх ийм ихтэй түншчин байхыг бидэд зорддог. За гуравдугаарт нь гарал үүссэн тодорхой ийм бэлтгэл бүтээгдэхүүнийг таны гарт хүргэх ийм зорилготойгоор манай компани үүсгэн байгуулагдсан гэсэн. За уламжлалаар гэртээ нэг сайхан хүйцээ хийгээд идэх гэж бодъё л та. Манай хамгийн их гүдэг хоолоо ярьж байгаа шүү хүйцээ. Хүйцээг хийгээд идэхэд бол та яах вэ гэхээр 20 орчим мянган төгрөг төлөх бах. Материал авъя гэвэл за 3-аас 4 цаг нөгөө дэлгүүр мэлгүүр явна юм аавна гэд ирчээ 6-аас 7 үйлдэлээр хийх бах. Нөгөөдгөө арилга нь хэрчин бөөрөн хийлнэ гэд. За тэгэл мэдээж гэртээ хоол хийдэг асуудлууд нь юу гэдгээр сонголт нь муу материал нь үр ашиггүй байдал нэг том юм аваад жоохон ашиглал хөргөчний буланд ингэж байдаг бол бид нар энэ асуудлыг Easy Cook яаж шийдэх гэж хичээдэг вэ гэхээр та нэг илүү 60000 төгрөг төлчөөч гэж байгаа. За тэгээд альтрууны 3-аас 4 цаг зарцуулж исэн асуудлаа 20-30 минутын шийдэх боломжтой. Нөгөө 7-8 үйлдэл хийгээд байсан асуудлаа 2 үйлдэлээр шийдэх боломжтой. Хүссэн үедээ дуртай хоолоо хийж идэх боломжийг бид бүхэн олгож байгаа гэсэн. За өнгөрсөн хугацаанд бид нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн манай Easy Cook. За тэгээд B2C, B2B зах зээл дээр манайх ер нь бол бүтээгдэхүүнээ санал болгодог. За ийм арт номын CU-гээс тийм шар ууттай бэлтгэц байчээвэл энэ бол манайх гэсэн үг. За дотор нь бүгдийг бэлтчихсэн. Та өөрөө хурдан хугацаанд болгож идэх боломжтой бэлтцүүдийг санал болгож байгаа гэсэн үг. За B2B дээр болохоор ресторан бэлтгэгч хэрэггүй. Одоо Монгол улс угаасаа зочлох үйлчлэгээний салбарын ажиллах хүчний хомсдолд орцсон байгаа. Тэгэхээр бид нар энийг одоо ресторанд нь одоо бэлдээд өгдөг бидний бэлтцийн тусламжтай хоолоо хурдан шуурхай амт чанартай гаргахад нь бидэд тусалдаг гэсэн. За ийм модель дээр явдаг байжгаад саяхнаас бид хэд шинэ ийм одоо fresh төсөл рүү орсон байгаа. Fresh. Одоо яг бэлтгэц маань хөлдөө байжгаад бас хөлдөөгөөс өөр төлбөр авч явах шийдлийг бидэд санал болгож байгаа гэсэн. За ер нь яагаад ийм үйлчилгээг яагаад бид тийш орохоор болсон бэ гэдэг ийм асуудал эхлээд ярих хэрэгтэй баг. За бид нар нэг супермаркетаас зүгээр махногоо худалдаж авдаг байлаа гэж бодоход ийм supply chain-аар авдаг. Үйлдвэрлэгчээс бөөний худалдаач авдаг. Бөөний худалдаачнаас зөөртэй нөхөр авдаг. Зөөртэй нөхрөөс супермаркет аваад тэгээд гэртээ бид нар доотлийнхоо дэлгүүрээс юм уу эсвэл нэг ордог дэлгүүрээс авдаг. Энэ хооронд 30 хоног зарцуулагддаг. Энэ болгон дээр маржин орж идэг. Тэнгүүд бид бүгд бол нэг шиний мэднэхээсээ илүүтэйгээр ингээд хажуудаа ойртуулад авчиж байгаа гэсэн. Тэгвэл та дэлгүүрээс авж байгаа, захаас авж байгаа махногоог манай Easy Cook яаж ийнө вөхөр үйлдвэрлэгчтэй хамтарч ажиллаад манай Easy Cook таны хоолнд ороход бэлэн хэлбэрээр нь бэлдээд өгье гэж байгаа. Амталсан, одоо хэрцсэн, арилгасан бүх төрлөөр нь ингэснээрээ таны мөнгө, цаг хугацаа, за илүү шинэлэг юм идэх байдал, тэ бүх тэр зүйлсүүдийг шийдээд өгье гэж ер нь харж байгаа гэсэн үг. За манай бэлтгэний нийлүүлэгчийн хувьд бол аль болох үндэсний үйлдвэрлэгч нартайгаа бид хамтарч ажиллахыг хичээдэг. За махан бүтээгдэхүүн дээр бол Metaagro яг компани Prime Meat брендийн махыг бол энэ урьдчилсан захиалгын үйлчлэгэн дээр төлхөө ашиглаж явах ийм модель бол зурагдсан байгаа гэсэн үг. За манай компанийн хувьд бол 35 м2 үйлдвэртэй 32 ажилтнтай одоогийн байдлаар одоо үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд ер нь бол одоо энд байгаа бүх хоолнуудыг та өөрөө customize хийж сонгож авах боломжтой болно гэсэн үг. Би энийг хөлдөөгөөр авмаар байна, ийм хэрчилтэйгээр авмаар байна, ингэж поршлуулж авмаар байна, тэтгэд авмаар байна гэдэг юм уу. Энэ бүгдийг таны нийцэлд харуулж бид нар үйлдвэрлэх одоо боломжтой ийм шинэ модель зах зээл танилцуулж байгаа гэсэн үг. Илүү бас юу гэдэг те бэлдэц ихээрэл нөгөө хөлдөөсөн биш те илүү фреш, шинэлэг өөрийнхөө сонголтондоо тааруулаад авах боломжийг манай компани олгож байгаа гэсэн үг.
За тэгээд энэ модель мөн яаж ажиллах вэ гэхээр сайн чанарын мах ногоог одоо хамтарч ажилладаг газартай хамтарч ажиллаад за үүнийг нь мастер шефийн жороор баяжуулаад за түүнийг одоо өөрийнх нь сонголт хэрчээлт одоо ямар төрлөөр авах тэр бүх зүйлийг нь тавиад за хизээ авахын за ямар төлбөрийн системээр хийгээд яг тохирсон тэр өдрүүд дээр нь за ээжтэй аавдаа эцэгтэй одоо мэдгүй те та хинд энийг өгч болохоор байна гэдэг энэ бүх зүйлийг бид нар энэ үйлчлэгээрээ санал болгож байгаа гэсэн. За ер нь бол хоолны бэлтгэц гэдэг бол easy lifestyle те таныг ийм одоо юу гэдэг цаг завгүй энэ орчинд одоо замын төвчрэл стресс хүүхдээ сургуульд өөх гээд гэхдээ бас шинэ хоол идчихмээр байна шүү дээ те байнгын халаасан хоол идээд баймааргүй шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлийг чинь шийдэхэд манай компани та бүхэнд ер нь бол тусалж байгаа гэсэн үг. DC амьдралын хэм маягт DC амьдрахад туслах зорилготой. Тэгээ Easy Cook стартап байлаа. Тэгээ манай бүүт тэнд байж байгаа. Та бүхэн хамтын ажиллагааны санал хамтран ажиллах өөр бусад зүйлс байх юм бол хязээд нээлттэй шүү гэдгээ хэлэхэд бэлэн байна. Манай Easy Cook стартап 2 дахь 3 дахь шатанда гарахад бэлэн болсон байна. Баярлалаа анхаарал тавьсан та бүхэнд.